Монголын боловсролын хөгжил дэвшилт өөрсдийн хувьд нэмрээ оруулах, бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлж, дэлхийн аль ч орны ихтэй сургуульд эсрэг шаардлагыг хангасан, үндэснийхээ уламжилт, үнэт зүйлсийг дээлсэн, зөв бодол төлөвшөлтөд бие даасан залуусыг бэлтгэхэд манай Баян-Улгийн Эмпати сургуулийн гол зорилго нь оршдог юм. 2015 онд Эмпати сургуулиудын тогтмол гаргасан амжилт үр бүтээлийг үнэлж дэлхийн хувийн сургуулиудын тогтвортой үйл ажиллагааг шанарт үнэлгээ өгдөг олон улсын BID буюу бизнес санаачлагын чиг байгууллагаас дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага шагналаар шагнасан юм. Манай Баян-Улгийн Эмпати сургууль тавтаа морилно. Баян-Улгийн Эмпати сургууль нь 1994-өөс 1995 оны хичээлийн жилд анх тулгын чулууга тавьсан төвхтэй. Тус сургуулийн хичээлээ монгол, англи, турк хэлээр явуулдаг, мэргэжлийн болон заах аргын ур чадвар сайтай, туршлагатай багш нарын бүтээлч хамт олон ажилладаг юм а. Манай сургуулийн давуу тал нь сурч боловсрох, амьдрах таатай орчинтой. Мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол гадаад багшлах боловсон хүчинтэй. Манай сургууль Баян-Улгийн аймгаас гадна Улаанбаатар хот, Ховд, Увс, Бахан аймгаас сурагчид элсэн суралцдаг. Ерөнхий боловсролын сургуулийн суур, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий эрдмийн хичээлүүдийг судалж 12 жилийн бүрэн дунд боловсролыг олгодог. Байгалийн ухааны зарим хичээлүүдийг англи хэл дээр гадаад багш нар, бусад ерөнхий эрдмийн хичээлүүдийг монгол багш нар заадаг бөгөөд жил бүр эсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай оролцож, улсын хэмжээнд эхний байруудыг тогтмол эзэлж байгаа юм а. Хичээлээс гадуур үйл ажиллагааны хүрээнд сурагчдыг амьдрах чадвар сургах, авиас чадварыг хөгжүүлэх зорилгоор гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөг, мэтгэлцэн, шатар, даам, орс англи хэл, төвлөр хуур, доомбор, хоол, гар урлалын дугуйланг мөн хичээллүүлэн ажиллаж байна. Манай сургуулийн давуу тал нь дэлхийн аль ч орны ихтэй сургуулиудад тэтгэвртэй хэлсэн сурч боломжтой. Сурагчдын тоглох дотор байр амьдралын зөв дадал төлөвчлийг олгодог. Сурах бичиг материалдаг хэрэглэгдэхүүнээ англи, турк улсаас авдаг бөгөөд ухаалаг самбар, компьютераар бүрэн хангагдсан анги танхимууд, физик, хим, мэдээлэл зүй, биологийн хичээлийн иж бүрэн лабораториуд, 250 хүний багтаамжтай хурлын танхим, стандартын шаардлага хангасан спорт зааланд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид шавнараа шинжлэх ухааны үндсэлтэд судалж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч дэмжлэг тусалцаа үзүүлэн, хичээл, сурлага, хүмүүжил, төлөвшөл, нийгэмшлийг нь сайжруулахад бүх талаараа тусалдаг. Сурагчид маань сургууль дотор байрандаа гэртээ байгаагаас дутуугүй тоглог амьдарч, халуун дулаан уур амьсгал, багш шавийн харилцааны таатай орчинд сурч хүмүүжиж байна. Сургууль маань 150 хүний хүчин чадал бүхий цэвэр уужим хоолны газартаа амт чанар болон ариун цэврийг эрхэмлэн илчлэг тэжээлдэг бүхий төрөл бүрийн хоол өглөөний цайгаар сурагчдаа үйлчилдэг юм а. Мөн сурагчид чөлөөт цагаа зугаатай зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн эсэн талбай, ягуун хүний зам бүхий ногоон байгууламжаар хүрээлэгдсэн ая туттай цэвэр сайхан орчинтой. Манай сургуулийн төгсөгчид гадаад дотоодын ихтэй сургуулиудад амжилттай элсэн суралцаж, дэлхийн тавцанд Монголын нэрийг гарган өрсөлдөж чадахгүйс хэмжээнд боловсрол эзэмшдэг бөгөөд 2015-аас 2016 оны хичээлийн жилд гадаадын 17 ихтэй сургууль, 2016-аас 2017 оны хичээлийн жилд 48 ихтэй сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан төгсөгчдөө хөнгөлөлтөй суралцуулахаар болоод байна. Одоогийн байдлаар 2016-аас 2017 оны хичээлийн жилд төгсөгчдөөс Оросын холбооны улсад засгийн газрын тэтгэлгээр 4 сурагч өөрийн хүссэн мэргэжлээр суралцах эрхээ аваад байна. Ерөнхий боловсролын Баян-Улгийн Эмпати сургуулийн 2017-оос 2018 оны хичээлийн жилийн эсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ. Энэ жил манай сургууль 5, 6, 7, 8 дугаар анги төгсөгчдөөс сурагчдаа шалгаруулж авна.
Шалгалтын асуулт математик 24 асуулт, IQ 25 асуулт, монгол хэл 15 асуултаар тус бэлдсэн болно. Бүртгэл 2017 оны 4-р сарын 17-наас 2017 оны 4-р сарын 28-ны өдрүүдэд ерөнхий боловсролын Баян-Улгийн эмпати сургууль дээр бүртгэнэ. Бүртгүүлэхдээ сүүлийн 2 сард ахуулсан 1% цэс зургийн хамт хүрэлцэн ирнэ. Шалгалт авах газрууд Баян-Улгийн аймаг Өлгийн сум ерөнхий боловсролын Баян-Улгийн эмпати сургууль, Ховд аймаг Цас талтай цогцлбор сургууль, Баян-Улгийн аймаг Дэлгүүн сум, Баян-Улгийн аймаг Цингэл сум. Эсэлтийн шалгалт 2017 оны 4-р сарын 29-ний өдрийн өглөөний 9 цагт болох болно. Харилцах удас 99 42 55 61 99 42 97 18. Манай Баян-Улгийн эмпати сургууль зочилсан та бүхэнд баярлалаа. Бидний өөд хаалга та бүхний өмнө өргөлж нээлттэй байх болно. Баярлалаа. Баяртай. Best place to find my level, so the bar is where I go. Me and my friends at the table doing shots, drinking fast and then we talk slow. Come over and start up a conversation with just me and trust me, I give it a chance. Илүү сайхан ирээдүйн төлөө Баян-Улгийн эмпати сургууль. Now I'm saying like, do